Сайн байцгаана уу? Дараагийнхаа видеотоо уулзч байгаадаа баяртай байна. За дөнгөж саяхан бид нар WordPress-ийг инсталлсан. За одоо би dashboard-ийн үндсэн хэсгүүдийг ямар үүрэг зорилготой гэдгийг өөрийнхөө мэдсэн ойлгосон хэмжээнд тайлбарлахыг оролдъё. За хамгийн эхний хэсэг бол posts гэж байна. За үндсэн мэдээ болон бүх мэдээнүүдийн дагуулгадаг шилж болно. За post хамгийн default hello world post бол байж байдаг. За мэдээж гарчиг үндсэн контент хэсэг permalink буюу short link шууд хандах линк гэж хэлж болно. Үүнийг бол та мэдээж өөрчилж болдог. За үүний дараачаас баруун тал дээр болохоор сайт пост мета хэсгүүд гэж болж байна. За publish хэсэг. Энэ дээр болохоор publish date буюу энэ постны хизээ нийтлсэн гэдэг он сар байж болж байгаа. Тэгээд published гэдэг нь болохоор нийтлэгдсэн байна. Active сайт дээр харагдана гэсэн. Үүнийг болохоор хүлээгдэж байгаа эсвэл draft болон түр хадгалсан гэх мэтлэн төлөвүүд дээр өөрчилж болдог. За энэ одоогор болохоор public байгаа юм байна. Бүхэн үзэх боломжтой. Хэрвээ protected буюу зарим нэг хүмүүст password нууц үгний хамааралтай байлгахаар оруулж болно, private-аар байлгах болдог. Ийм тохиргоонууд байна. За publish date түрүү хэлсэн нийтлсэн огно гэж болж байна. Энийг бол мэдээж өөрчилж болно. За publish box юм байна. Post format. Post format гэдэг нь постн дээр хэдэн төрлийн шинж чанаруудыг нэмж олгож байгаа гэж ойлгож болно. За энэ бол зарим хүмүүст чухал байдаг. Гадныхан бол маш их ашигладаг. За категори буюу ангилга. За энд категори хэсгээр үүсгэсэн бүх категориуд энд байж байна. Тэр нь саяны постны баруун талд гараад ирнэ. Шинэ пост, шинэ мэдээ оруулахдаа тохирох ангилгаануудыг сонгоод улс төрийн холбогдолтой, цаг үеийн холбогдолтой гэдэг юм уу те, олимпийн холбогдолтой гэдэг категорио сонгоод явцдаг. За tag гэж байна. Tag гэдэг нь одоо зүйлт гэж хэлнэ л да монголоор бол. За зүйлт нь ямар үүрэгтэй вэ гэхээр тэр мэдээг шин чанаруудыг дэлгэрүүлж байгаа гэсэн үг. За түрүүнээс категорийн зүйлүүдээс шалтгаалаад улс төрийн цаг үеийн холбогдолтой олон янзын шин чанаруудыг дэлгэрүүлж оруулах хэрэгтэй. За манайхан болохоор энийг л төдийл ашиглахгүй байгаа байдал ажигладаг. Гадныхан бол маш өндөр хэмжээнд ашиглаж байгаа гэдэг. Энэ яагаад вэ гэхээр Google болон бусад search engine дээр өртөхөд эднийгээр бол маш чухал үүрэгтэй байдаг учраас тагийг өндөр зэрэгтэй авч ашигладаг. За featured image гэж байна. Энэ постны онцлог имиж гэж хэлж болно. Энэ пост нь блог дээр жишээ нь энэ постыг дуудаж харуулхад бол featured image нь постных нь дээр байж ах жишээний. За media tab. Media tab болохоор сайтад оруулсан бүх зургууд энэ хэсэгт ордог. За түрүүний hello world пост дээр нэг зураг оруулъя. Зураг оруулах бутан. За WordPress 3.4-өөс хойш хаа drag drop хийгээ шууд зураг оруулж ирэх боломж бол нэгдсэн байж байгаа. За би эндээс images гэдэг энгийн нэг зураг оруулъя л да. За энийг drag drop хийлээ. Зураг upload хийгдлээ. За upload хийсэн зураг маань thumbnail, medium, large, full гэсэн юм хэмжээнүүдтэй байж болно. Том зураг бол full гэсэн сайзны сонголт гарч ирнэ. Жижигхэн зураг бол thumbnail, medium байд юм уу те. Кроплогдох хэмжээнийхээ урт өргөнөөрөө сонголтууд гарч ирдэг. За энэ постн дээр нэг зураг оруулсан гэж бодлоо. Дөрөвний media library буцахаар энд дөрөвний пост ороод ирсэн. За эндээс мэдээж нэрийг өөрчлөх, бусад бүх зүйлүүдийг хийж болно, зурагтаа edit хийж болно. За media дотор болохоор зөвхөн зургийн төрлүүд байдаг гэж ойлгож бас болохгүй. Бусад төрлийн файл, documentation ч юм уу те, PDF дуртай ямар нэгэн байдлаар апплод хийсэн зүйлүүд маань энд ийшээ орж ирдэг гэж ойлгох юм аа. За links
За энэ хэсгийг үл ерөнхийдөө холбоотой байгууллагууд гэдэг юм уу те тэр бүх зүйлүүдийн линкнүүдийг энд оруулж өгдөг. За бид нар бол ерөнхийдөө энийг ашигладаггүй. За мэдээж линкэн дээр ангилгаа хийж болдог. Энд линкэн дээр оруулсан зүйлүүдийн widgets хэсгээс линкээ дуудаад авчдаг. За энэ widgets хэсгрүүд очихороо тайлбарлая. За pages болохоор үндсэн хуудсууд гэсэн үг. За posts гэдэг нь болохоор категориор ангиллагддаг, тодорхой хугацаанд шинжлэгддэг, хүмүүс шинээр мэдээ оруулаад яваад идэг. Тийм тодорхой хугацаанд шинжлэгддэг, сайжирдаг, цаг үеийн холбоотой мэдээлэлд ороо явж идэг гэж ойлгох бол пэйж бол үндсэн нэг хийгээ тавьсан баг тогтмол байж идэг гэж ойлгож болно. Ерөнхийдөө иймэрхүү ялгаатай. Ерөнхий үзүүлэхэд WordPress сайтаар үзүүлэхэд болохоор чанарын ялгаа бол тийм төдийл байхгүй. За энэ бол жишээ нь page нь full width байж харагдж байна. За дараа нь үндсэн хэсэг comments хэсэг ба. Comments гэдэг нь сайт руу оруулсан бүх комментуудыг удирдах боломжийг биднэрт олгож байгаа. За админ орсноороо энэ шинээр орсон комментуудыг зөвшөөрөх, харуулахгүй, устгах, спамаар тэмдэглэх гэх мэтлэн үйлдэлүүд байж болж байгаа. За дараагийн том хэсэг бол appearance гэж байгаа. Appearance гэдэг маань биднэрт хэрэглэхэд маш чухал байдаг хэсэг байгаа. Themes гэх хэсэг рүү орох юм бол суулгасан байгаа үндсэн загварууд темплейтүүд маань бүгдөө энд чагсаад байж байна. Одоогоор болохоор дөнгөж install учраас default 2 үндсэн темплейт маань харагдаж байна. Энэ дээрээс install themes гэдэг таб руу ороод шинэ темплейт рүү орж болно. Эндээс бас free темплейтүүдийг татаж авч оруулж болдог. За widgets хэсэг sidebar буюу за сайт руугаа оръё доо. Lower okay энд search widget харагдаж байна. And recent posts, recent comments, archive category гэдэг саний энд оруулсан widget-үүд харагдаж байна. За энэ нь болохоор нэг sidebar болж гэж байгаа. Та өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцүүлээд олон янзын sidebar-уудыг үүсгэж болдог. За жишээ нь footer хэсэг дээр хүртэл 3 sidebar байгаа харагдаж байна. За одоогоор энд бол widget оруулаагүй байгаа учраас за би чинь календарыг оруулчих л та. За refresh хийлээ. За энд чинь календар гарч байна. За меню гэж байна. WordPress 3.0-оос хойш бол меню гэдэг гişэний ойлголт гарч ирсэн. Өмнө нь болохоор шууд пэйжний эцэг хүү дараалалаараа менюг шууд автоматар үүсгээд явдаг байсан бол 3.0-оос хойш меню гэдэг шинэ feature онцлогийг сайжруулалтыг оруулж ирсэн. За менюг үүсгэлээ. Меню. За меню үүсгэнгүүд менюн дээрээ элементүүд оруулж өгч болдог. За 2 элемент оруулчлаа гэж бодоод элементээ баруун зүүн тийш нь татах, ордерын солих гэх мэтлэн олон янзын үйлдэлүүд хийж болно. Энэ нь болохоор удирдах болон ажиллахад бол маш амар болгож өгсөн байна. За менюг хадгаллаа. Менюг хадгалаад primary location, primary menu буюу энэ үндсэн менюний энэ хэсэгтээ оруулж өгөх боломжтой. За сонгоч. За refresh хийхэд за үндсэн меню харагдаж байна. За иймэрхүү дараалтаа. За theme options гэж байна. За энэ болохоор зөвхөн 2011 дэмтэй холбоотой опшнууд байж байна. За энэ талаар ч яах вэ? Plugins хэсгээр та шинэ нэмэлтүүдийг суулгаж болно. WordPress-ийн хамгийн том давуу талын нэг нь бол өөрийнхөө дуртай extension шинэ боломжуудыг плагин байдлаар өргөтгөж оруулах боломжтой байдаг. Энэ нь болохоор хүн болгон өөрсдийнхөө хэрэгцээнд тааруулж сайтаа удирдах, контрол хийх боломжуудыг олгодог маш том давуу талуудын нэг нь байж байгаа. За дараагийн нэг хэсэг бол users хэсэг. Мэдээж одоогор бол ганцхан admin user байна. Эндээс өөрийнхөө бүх төрлийн мэдээллүүдийг өөрчилж болно. За tools хэсэг. За энд болохоор WordPress-ийн контентыг import, export
хийх боломжтой. Одоо байгаа сайтн дээр өөр үүсгэсэн байдал сайтаас мэдээлэл оруулахыг хүсвэл import XML гэдэг XML байдлаар гаргасан контентыг ийшээ оруулж болдог. Одоо байгаа сайтн дээрээс контент гаргахыг хүсвэл export гэх гэсэн үг. За хамгийн сүүлийн нэг чухал хэсэг бол settings хэсэг байгаа. За мэдээ сайтын title байна, сайтын tagline буюу тайлбар description гэж ойлгож болно. За эндээс сайтын address гэж байна. За энийг бол би жишээ нь одоо локал дээр үүсгэсэн байгаа учраас сайтаа хийчихэд дараа нь зөөхтөө энэ адресыг солиод тэгээд контентоо мэдээж XML-ээр оруулсан байхад миний сайт бол онлайн дээр ажиллахад бол ямар ч асуудалгүй болно. За энд бас сайт адрес гэж юм байгаа. За WordPress адрес, сайт адрес хоёр л жоохон ялгаатай. За жишээ нь миний сайт адрес яг домен үндсэн домены зам гэсэн mysite.com гэд энэ домен дээр байлаа гэж бодох юм бол WordPress нэг инсталлсан path folder гэсэн mysite.com vp гэдэг юм уу те үндсэн доменны дотроо ахад did folder үүсгээд инсталлгдсан байх юм л яг тэр замаа энд зааж өгнө гэсэн үг. За иймэрхүү ялгаатай. Тэгээ энэ жишээ нь мэйл нь байж гин. Date format, time format гэдэг. За иймэрхүү. За хамгийн дараагийн хэсэг нь writing хэсэг байж байгаа. Writing хэсэг дээр чинь за энэ хэсгийг нэг сайн мэдэхгүй байна. Reading хэсэг. За сайтн дээр л WordPress бол ерөнхийдөө блог зориулсан хэсэг учраас одоо бүх постнууд урсаад явж байдаг. Хэрвээ нүүр утсаа энгийн пэйжээр сонгохыг хүсэх юм бол та эндээс front page статикаар сонгох боломжтой. Тэгэх юм бол одоо sample page гэх юм бол за би нүүр утас руу орох юм бол хуучин бол hello world байсан бол нүүр утас руу орохоор одоо sample page гэдэг миний сонгосон пэйж гарч иж байгаа. За үүгээр болохоор home page сонгож болно. За түрүүний блог хэсэг дээр сүүлийн 10 постыг харуулж байгаа. Энийг болохоор 5 болон 20 ч юм уу өөрийнхөө хүслээр өөрчилж болдгоо. За discussion хэсэг буюу түрүүний комментиг ерөнхийд нь удирдах хэсэг. За эндээс өөрийнхөө постнуудыг сайтыг бүр тэр чигээр нь хаах ч юм уу те. Хаахыг хүсвэл эднийг бүгдийг аваад хайчна. За нэг мэдээ орсноос хойш 14 хоногийн дотор коммент аваад 14-өөс хойш хоногт коммент авахгүй гэж хүсэх юм бол энийг өөрчилж болно. За тэгээд комментиг 5 таар хуудслах уу тэгээд янз бүрийн коммент холбоотой тохиргоонууд энд байж байна. Коммент юзерийн аватар нь ямар байх юм бэ гэх мэт. За media хэсэг. Түрүүний media library-гийн үндсэн удирдлагын хэсэг гэж ойлгож болно. За thumbnail хэсгүүд нь, thumbnail имижүүд нь ямар хэмжээтэй байх юм бэ гэдэг. Энд оруулсан media зураг болохоор за түрүүний хаяа VP content руу орчих. Uploads 8 сар гээд. За миний оруулсан энэ машины зураг бол за энийг жижиг гэж. Ийм цаана болохоор ийм олон хэмжээний урт өргөнтэйгээр кроплогдож хадгалагдсан байж байгаа. 150-ыг харьцах 150 те. Thumbnail яг шаардлагатай хэмжээнүүдээр ашиглах гар зүй дараа яатсан байдаг. Энийг болохоор энэ хэсгээс өөрийнхөө хүссэн хэмжээнд зориулаад 120 те 100 ч байт юм байдлаар кроплж болдог. Дундаж хэмжээнийхэн large хэмжээний амрах гэж тааруулж болно. За privacy-г сайн мэдгүй байна. Privacy WordPress.com гэдэг үндсэн блогийн сайтн дээр бол энэ дээр сошиалтай холбоотой маш олон зүйлүүд хийдэг нэмэлт тохиргоонууд байдсан юм байлээ. Энэ болохоор зүгээр локал сайт болохоор тийм тохиргоонууд байхгүй байж байгаа юм шиг байна. Гэхдээ not индексийн болилдог юм байна. За permalink гэдэг маш чухал хэсэг байж байгаа. За SEO search engine optimization буюу хайлт системд өртүүлэхэд ухаалаг гэдэг юм уу да. Ухаалаг линкнүүдийн ач тусыг бол хүмүүс маш их ярьдаг. Тэхийн тулд энэ permalink-ийг тааруулах хэрэгтэй. За би жишээ нь post name гэдгээр тааруулчих. За түрүүн за сайт руу үндсэн сайт руу орохоор sample гэлээ. За hello world post руу орохоор
Миний дээдлэлт постны зам маань hello _ world гэдэг яг ухаалаг постны нэртэй холбоотойгоор зам авсан байж байгаа. Энийг болохоор энэ permalinks гэдэг хэсгээс тааруулна. За түрүүн үндсэн категори утас дээр ч гэсэн харагдчихсан. Категори гээд uncategorized гэдэг ангилгааны нэрнүүд нь харагдчихэв. За энэ бүтцийг удирдах хэсэг нь бол энэ permalink юм аа. За миний тайлбарлах гэсэн бүх хэсгүүд бол ерөнхийдөө болж байна. За энэ бол ерөнхийдөө анхлан суралцагч хүмүүст бол маш чухал хэрэгтэй болов гэж бодож байна. Та бүхэн магадгүй энгийн юм шиг санагдчих юм уу? Цаашдын видеонууд дээр арай гүнзгий мэдээллүүдийг өгөхийг зорно. За ахад жоохон нэмэлт тайлбарлахад пост-ийн quick edit. За би пост гэчээд пост quick edit гэхээр энэ дээрээс өөрсдийнхөө түрүүний байсан бүх хэсгүүдийг өөрчлөх боломжтой. Олон янзын категориос бол олон категори сонгож болно. Таагуудаа нэмж болно. За мэдээж sticky буюу хамгийн мэдээний топ дээр нь байнга наалтаастай харагдах тийм мэдээг эндээс ингэ сонгож болдог. За иймэрхүү байна. Баярлалаа.